За өдрийн төргийн бизнес саунд подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнес семинар редактор даваад орж байна. За өнөөдрийн подкастын дугаараар ярилцах сэдв бол ерөнхийдөө бол ERP гэдэг ерөнхий нэршлэр бидний ярьдаг те. За ямарсан ярилцах зочноос танилцуулъя. Ebisoft компаниг үүсгэх захирал даваад орж одоо миний амьдаа ирсэн байна. Өдрийн төргийн. Тэгээ энэ нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчдод гэсэн бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр Ebisoft за ERP гэдэг бол ерөнхийдөө бол хүмүүс одоо нэг үе бодвол мэддэг болсон тий. Гэхдээ Ebisoft-ийн хувьд бол одоо бас 15 жил болж байгаа, 15 жилийн хоёуг тэмдэглэж байгаа. За бас тэгээд ийм дотоодод зөвхөн одоо дотоод төгжүүлсэн ийм Монгол систем гэдгээр бас ийм онцлогтой. За ерөнхийдөө бол одоо байгууллагын дотоод удирдлагын ийм цогц шийдлийг санал болгодог ийм газар байна. Тэгэхээр яг хуу одоо нэг компани өсөлт гэхээр эхлээд ямар ч гэсэн дотоод өсөлтөд хангаж ээж гадагшаа өсөх боломжтой болдог гэдэг өөрөөр хэлбэл дотоод менежментийн зэгцтэй явж ээж зах зээл дээр амжилттай явдаг гэдэг ийм боломжийг ийм шийдлүүдийн ийм санал болгодог газартай. Өнөөдөр ерөнхийдөө ийм байгууллагын дотоод удирдлагын талаар ярих нэ гэж ойлгож болох нь. За эхлээд яг хуу Ebisoft гэдэг энэ одоо Ebiл-гийн системийн үүссэн түүхээсэн жаахан топ сонирхол бол те чинь зөвхөн дотоод Монгол одоо мэрэгчлэлтүүдийн хөгжүүлсэн систем байгаад байна шүү дээ. За үүссэн гэхээр бид нар яг би бол нөгөө сүулт орж ирсэн. Анх нэг 5 залуучууд, үеийн 5 залуучууд 2008 онд анх нөгөө үүсгэн байгуулад тэгэхээр юу гэхээр өөрсдөө сайн дураараа хийжсэн гэсэн. Тэгээ 2010 онд бид нар чинь аль биесээр хууль итгэхэд болоод тэгээд нөгөө Ebil гэдэг системийн үндсэн суурийг сууд үйлчлэгээ үзүүлж эхэлсэн байгаад байгаа. Тэгээ анх бол бид нар юун дээр суурилж гисэн бэхээр нөгөө цаг хугацаа маш их шаарддаг гэсэн цаас маш их шаарддаг нөгөө алтан бичгийн нөгөө боловсруулж байгаа, илгээж байгаа энэ процессыг бид нар ер нь цахимаар шийдчих болох юм байна гэдэг. Энэ дээр шийдэл санал болгож анх эхэлж ирсэн. Тэгээ одоо бид нар чинь өргөжж явсаар байгаа юу гэхээр ер нь явж байгууллага дотор энэ алтан бичиг гэдэг энэ албагийн процесс бол нөгөө нэг л процесс юм байна. Үндсэндээ бол байгууллага доторх менежмент ингэж бид нар яриад байгаа нөгөө бүх арын албаны зохион байгуулалтыг хийж яадаг юм нэг тогтолцоо гэдэг. Тэрийг одоо эрүүл зөв эсвэл нийцтэй ажиллаж гин үгүй юу өдөр тутам явж байгаа процессортаар дамжуулаад бид нар бүртгэж одоо хянаж явах боломжтой юм байна гэдэг. Энэ зориулсан одоо шийдлийг боловсруулад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ байгууллагад нэг юм бид нар үндсэн хоёр нөөц ярьдаг нэг санхүүгийн нөөц нөгөөх нь хүний нөөц гэдэг. Тэгэхээр тогтолцоог ярихаар хүний нөөц төр хөвчлэн явж байгаа учраас бид нар хүний нөөц төр суурилсан бүх процессыг ер нь бол цахимжуулж болох юм байна гэдэг энэ зориулсан шийдлийг хийгээ явж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бичиг цаастай холбоотой модулыг танах илүү төлхөө хөгжүүлсэн гэж ойлгож байна уу? Тийм анхны үүсэл нь нөгөө албан эрх хөдөлთა холбоотой учраас энэ төрлийн нэлийн сайн хөгжсөн одоо бусдаас илүү ялгаатай болоод ирсэн нэлийн төгөлдөрчсөн хэсэг нь гэж хэлж байна. 2 жилийн өмнө юм байна. Би нөгөө цахим хөгжлийн яамны нэг юм агентлаг байгаа байхгүй одоо төрийн цахим хөгжлийг зохицуулах газар ч илүү одоо баг нэр нь хэвээр байх. Тэгээд ингээд дараагаас ярьцлага авахд ингээд уганд чи ингээд цахим гэдэг нэртэй байгаа шүү дээ. Цаасгүй гэдэг тийм утга явж байгаа. Гэтэл ороод ярьцлага авахсан ингээд сэрийгээр дүүрэн цаас явах гэсэн байхгүй. Тэгээд би асууж ирсэн ингээд одоо ийм Монголын нэвтрээд ийм нийлэн удацсан тэгсэн мөртл ягаад ийм цаастай байгаад байна гэгээд. Гэхдээ ингээд зарим үед аргагүй цаас хэрэглэх арга байдаг юм аа гэж ярьж ирсэн. Тэгэхээр юу асуух гээд нэхэр ерхэд яг байгууллагуудын яг одоо ялангуяа тэр бичиг цаастай холбоотой ер нь яг тэр дотоод зохион байгуулалттай холбоотой ямар тийм нийтлэг хүндрэлүүд байдаг те. Танаа систем эндээс нь яг яаж тусалдаг гэдэг дээр жаахан тодруулж ярил. Яг хүндрэлүүд гэдэг одоо бид нар чинь нөгөө цахим руу шилжчихлээ гэж цахим руу шилжих чинь гэдэг. Энд чинь нөгөө цаана цаасаар явж исэн энэ ялангуяа нэг албан ёсны процессууд чинь цаана өөрөө хууль дүрм журамтай явагдаж идэг. Тэгээ энийгээ дагаад нөгөө архив гэдээ бас нэг юм үүсэж явах хэвээр цаасаар. Тэгэхээр бид нар яагаад ийм хурдан хугацаанд дөрөвний дээр дараагийн жишээн дээр ч гэсэн яагаад хурдан хугацаанд бүгд цахим руу шилжиж чадахгүй юм бэ? Програм бэлэн биш юм уу гэхээр програм нь бол бэлэн. Гэхдээ хууль дүрм журмын хувьд заавал нөгөө цаасаараа явах юм байсаар байгаа учраас тэрний өөрчлөлт одоо ороод явж байгаа. Тэгэхээр тэд нар орчих юм бол бүрэн шилжих боломжтой. За бидний хувьд юуг хамгийн их хөгжүүлж өгч байгаа вэ? Бид нар чинь нэг юм эрхэм зорилгоо ингээд тодорхойлсон юм дээ. Цахимаар бүтээлч ажиллах боломжийг хүн бүрт олгоно. Тэгэхээр бидний шийдэл юу гэхээр бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлийн тухай бид нар ер нь бол тэрийг зорж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар ингээд удаан хугацаанд ялангуяа төрийн байгууллагуудтай ажиллаад явж байхдаа бид нэг судалгаа авсан мэт. Тэгэхээр нэг алтан бичиг боловсруулагдаад гараад цаашаага илгээгдээд нөгөө илгээгдэх хүртэл тамга тэмдэг дагагдаад илгээгдэх хүртэл нэг ажлын 2 өдөр ер нь бол дунджаар ажлын 2 өдөр буюу 16 цаг зарцуулдаг. Одоо нэг юм цаас тий. Нэг юм цаас алтан бичиг гарах гэж тэр чинь юу гэхээр боловсруулаад нөгөө хянуулаад батлаад дүрм журмаараа явсараа тэгж гарч байгаа.
Тэгэхээр одоо бол бид нэр цагаан болгох чинь гэхээр юу гэхээр хамгийн удаандаа 2 цагийн дотор бид нэр цаад газараа хүрэх хүртэл процесс явчихж байгаа байхгүй. Би нөгөө 2 өдрийг бол бид нэр байгууллагаас гарах хүртлийг явж исэн бол одоо бид нэр 2 цагийн дотор гэхээр энэ чинээс бид нэр харахаар үндсэндээ 8 дахин бүтээмж одоо яг албан бичгийн зөвхөн албан бичгийн процесс дээр 8 дахин бүтээмжийг нэмэгдүүлсэн шийдэл ямар ч гэсэн орцсон байна гэж байна. 8 дахин бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэг бид нар чинь одоо нөгөө бүхэл байгууллагууд юу гэрхэмтлүүлсэн 30 бол нөгөө ажлын байран дээр 8 цаг байсан үгүй юу ярьдаг байсан бол одоо 8 цаг байхдаа юу хийсэн бэ гэдгийг ярьдаг болсон. Тэгэхээр чинь нөгөө бүтээмж рүүгээ чиглэсэн учраас энэ нь өөрөө нөгөө байгууллагуудад давуу талыг олгож байгаа гэсэн үг. Процесс болгон дээр бид нэр бүтээмжийг нэмэгдүүлж байгаа хурдыг тэгээ хурд сайжрахын ярээр энэ өөрөө нөгөө стандартад нийцсэн. Нөгөө стандарт дүрм журамд нийцүүлж үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө хурд нь нэмэгдсэн. Алдаа гарах магадлал багассан. Яг бол програм дээр тэрийг шалгаад явж байгаа гэсэн үг. Ийм л шийдэл юм бол санал болгоо явж байгаа гэсэн. Зөв. Тэрнээс гадна одоо байгууллага чинь ингээд янз янзын алга нэгж хэлтсүүд байгаад байгаа шүү дээ. Ер нь яг тэр болгоны нөө ер нь төрийн байгууллагууд дээр ч гэсэн их голдоо анзаар гэдэг нь уялдаа холбоо байхгүй те мэдээлэл ингээд жигд биш байгаад байдаг те. Тэгэхээр энэ дээр яг бас яг асуудлыг та нар яаж шийдэж чадах вэ? Шийдэж чадаж байна. Бид хэд яг хөгжүүлээд явж байгаа нэг ийм асуудал байсан. Програм ингээд хөгжүүлж байгаа газрууд ер нь нийл санал болгож байгаа бүтээгдэхүүнүүд юу гэхээр хүний нөөцийн асуудлыг шийдсэн нэг програм буюу нэг хүний нөөцийн хэлтсийн хамт зориулсан програм. Одоо албан эрх хөдөлтийн хэлтсийн хамт зориулсан програм. Нөгөөх нь цаг бүртгэл хариуцдаг програм. Эсвэл хурлын хариуцдаг гэдэг нэг юм тусдаа хөгжүүлэгдсэн. Мэдээж тодорхой төвшөнд хоорондоо солилцочлог. Тэгээ бид хэд яваад юу гэхээр байгууллагын дотоод удирдлагын цог систем гэдэг нэрлэлсэн. Тэр дотроо маш олон нөгөө програм модулуудтай. Тэгэхээр бид нэр хүн томилогдож орж ирээд тухайн ажлын байрнаас гарах хүртэл бүх процесс энэ дотор ингээд харилцан уялдаатай бүртгэгдэж явж явах, харилцан хянагдаж, тайлагнагдаж явж явах тэрийг хийх гэж одоо энэ нөгөө цог систем гэдэг зүйлээ гаргаж ирээд явж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бид нар юу гэж ойлгож байгаа вэ? Үндсэн суурь нь бол хүний нөөц юм байна. Тэрнээсээ үндэслээд хүний нөөцтэй холбоотой явж байгаа нөгөө цаг бүртгэлийнх нь бүтээмжийг нь хяндаг нөгөө бид нар task management гэж яриад байдаг хэсэг нь тэрийг дагалцсан нөгөө бусад процессыг буюу албан бичиг тушаал, гэрээ, хурал тэр дотор загтал харилцаанч явж байгаа чатан харилцаанч явж байгаа энэ бүгдийг бид нөгөө хоорондоо мэдээлэл солилцож явах боломжтой болгосон тийм шийдэл болгочод явж байгаа гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ бол одоо бид нар юу гэхээр зөвхөн албан эрх хөдлөлт биш цогцоор санал болгож байгаа гэсэн үг. Одоо түрүүний ярьсан дээр санхүү байхгүй харж байгаа. Санхүүг бол тэр дээр маш олон газрууд шийдсэн санхүүгийн програм. Тэгэхээр бид нар хүн хүчээ юу гэхээр шийдэгдэг байгаа хэсэг дээр нь төвлөрүүлээд илүү одоо цогцоор нь нөгөө нэг орсон мэдээлэл дахиж ордоггүй. Дээрээс нь програмын зовлон юу гэхээр бид нар нөгөө юм байнгын ашиглалттай байх. Тэгээ тэнчэнээс нэгэнт ингээд өдөртөн програм ашиглаж явж хаад нэг мэдээлэл үүсэж байгаа. Тэр мэдээллийг ашиглаад бид нөгөө байгууллага дотор явж байгаа тогтолцоогоо ирүүлээ нөө хаана ямар асуудал гараад байна гэдгийг шийдэх боломжтой. Тим юм ийг л бий болох гэж явж байгаа гэсэн. Тэгэхээр одоо манай компани ч гэсэн жижиг компани ч гэсэн ингээд бас тодорхой системүүд ашиглаад одоо төслийн менежментийн барилыг хэрэглээ явж байгаа байхгүй ингээд сэтгүүлч ажиллаж идэг бүтээж процесс гэсэн бас нэг тодорхой юм зургал юу байх хэрэгтэй те. Тэгээ зүгээр би бас менежер ажил хийдэг. Зүгээр анзаархаар ингээд яг тийм яг мэдээж янз янзын програмууд бэлэн байна те. За холбогдох юм дүрм журмууд гарчлаа. Гэхдээ хамгийн том сорилт нь яг нөгөө хүмүүс дээр яг яаж хэрэгжих үү гэдэг нь байгаад юм шиг. Өөрөөр хэлбэл те тэр чинь ингээд технологи ашиглаж сурна гэдэг чинь сахилга батын асуудал аах. Гэхдээ сахилга бат чинь нэг өдөрт бий болохгүй те. Яг тэр нэг сахилга батыг бий болгох гэх юм уу тэр нэг майндсет тэр сэтгэлгээг өөрчлөх дээр нь бас яг ямар зүйл анзаарсан энэ дээр яахан ярив. Бид хэд чинь ингэж байгаа. Програм нэвтрүүлэг яг төрөний халтаа нөгөө ингээд програм бол гоё ажиллаж байгаа. Гэхдээ энийг хүн хэрэглэхгүй бол энэ програм бол хэрэггүй юм шиг эсвэл ажилдгүй юм шиг сэтгэл хүмүүс амьгүй байгаа төрүүлж идэг амьгүй. Тэгэхээр түрүүн одоо нөгөө хэлсэн нөгөө нэг жилцээ тус програм ашиглахаар юу вэ гэхээр энэ хилцээний ашиглахгүй бол хин ч юу ч ярихгүй. Тэр програм ингээд хүн хөвөрөл байж идэг. Одоо бидний санал болгоод байгаа шийдэл юу гэхээр энд хүний нөөц энэ дотор хүний мэдээллийг үүсгээд тэрний баяжилтыг хийгээд явахгүй бол дараагийнх нь нөгөө процессууд ажилддаг байхгүй. Тэгэхээр юу гэхээр хүний нөөцийн програм ашиглаж баяжилтаа хийх хэрэгтэй. Тэр чинь нөгөө шат дамжлага болгон дээр өөрөөсөө нэг хийх үүрэгтэй шүү дээ. Тэр нь хийхдэггүй болохоор програмын дараагийн ажиллагаа ачиж байгаа байхгүй. Одоо жишээлбэл цаг бүртгэл дээр энэ хүн бол одоо өдрөөр ажиллах хэрэгтэй, тэр ээлжинд гарах хэрэгтэй гэдэг бүх тохиргоо дээрээс нь ийм юмнуудыг авах хэрэгтэй гэдэг нь оруулж өгөхгүй бол дараагийнхт нь тэр мэдээлэл байхгүй. Тэгэхээр бид нар юу гэхээр зүгээр энэ нөгөө програмууд хооронд мэдээлэл солилцдог биш. Хяндаг болгоц гэсэн. Тэгэхээр энд нэг ашиглаад эхэлсэн дунд нь албан бичгийг хүмүүс сайн ашиглаад эхэлчих юм бол энэ процесс явах ёсоор аргагүй бол.
Яг бол алтан бичгээ би нөгөө дарга томилгдсон бол томилох хэрэгтэй шүү дээ. Томилоогүй бол би алтан бичгээ баталчихдаг. Учираас энд хүний нөөц заавал энэ програмаас ажиллаа хийх хэрэгтэй гэсэн. Энд чинь хурал явах гэж байгаа бид нар хурал зарлангууд юу гэхээр тэнд нэг хурлын өрөө захиалдаг програм, цаг хүртлийн програмтай холбогдчихдог байхгүй. Тэгэхээр юу гэхээр тухайн хүн чөлөөтэй өвчтөй байгаа энэ цаг хугацаанд бид нар хурал хийвэл бид нар чинь энэ л чухал шүү дээ нөгөө. Ямар нэгэн юм хийхэд энэ яг үр дүндээ хүрэх хэрэгтэй. Тэгэхээр хурал дээр жишээ авахаар бид нар хурал зарлахаар энд одоо захирал орж иж чадах болов яагаад гэвэл гол шийдвэр гаргана шүү дээ. Тэгэхээр захирлын цагийг мэдэх хэрэгтэй тухайн үед. Дээрээс нь хурлынх нь өрөө нь хязгаарлагдсан ихэнх газрууд. Тэгээ энэ үед хуралд авах цаггүй болов гэдэг нэг юм санаа зовсон. Тэгээ бидний нөгөө цаг зарцуудыг хүмүүсээс асууж явсаар шиг цаг авдгийг бид нар шийдсэн учраас юу гэхээр хурал зарлах үед хурлын өрөө сул байгаа хэсгийг шалгаад өгч байгаа. Нөгөө хүмүүс маань тухайн үед томилолттой ч юм уу ямар нэг төлөв орсон уу гэдгийг шалгаад өгч байгаа. Тэгэхээр бид нар хурал зарлахдаа ямар ч үр дүнтэй энэ төр бол оролцох боломжтой байна. Тэгээ араас нь мэдээж сануулдаг функцүүд явж байгаа. Яг хурлын процесс дээр бид нар урьдчилаад хэлцэх судлаа оруулчин хүн чинь нэг юм асуудлын байгаа газараасаа гол нь бид нэр интернеттэй бол байгаа газараасаа эдийдэж хамаагүй шалах боломжийг олгоцсон. Тэгээл нөгөө эрс бүртгэлэнч явж байгаа, протокол нь явж байгаа. Тинчээс протокол нь гэхэд жишээлбэл бид нар одоо дэвшилтэд технологи нөгөө дуу хоолойг хөрвүүлэх нь орж ирсэн нөгөө хүний механик ажил багсаал тэнчэнээс үүрэг даалгавар өгчөөр таск менежмент хэсэгтэй холбогдсон юу гэхээр тэнд хүн дээр танд энэ хурдаас юм үүрэг гэдэг нь ороод ирчихэж байгаа гэсэн. Таск менежмент рүү бид нар алтан бичгээс нь өргөдөл гомдлоос нь чатаас нь хурлаас одоо түрүүний дээр хэлдэг өөр юмнуудаас ч гэдэг бүгднгээс нь үүрэг даалгавар өгчөж байгаа. Тэгэхээр надтай холбоотой бүх үүрэг даалгавар нэг хэсэг дээр цугларцсан ингээд төдөлж дүүс явж байгаа гэсэн. Би тэнцэнээс л хараад хийгээл гүйцэтгэд явхад бүх хүмүүст мэдээлэл очиж байгаа. Урлагийн нарийн бичгт энэ ажлаа хийдсэн байна гэдэг мэдээлэл нь очиж чинь нөгөө чатаар дарга үүрэг өгсөн бол энэ ажил хийгдсэн байна гэдэг мэдээлэл нь очиж чинь алтан бичгээр энэ хийгдсэн бол алтан бичиг нь хаагдал тушаал нь үүрэг нь өгсөн бол за тушаалын биелэгт хангагдсан байна. Хурлаас нь өгсөн үүрэг даалгавар бэлэгдсэн гэдэг ингээд зөвхөн энд хараад би энд гүйцэтгэж яхад нөгөө холбоотой эсгүүдэр мэдээлэл явж идэг. Болж байгаа юм. Инхээр бид нөгөө хий эргээд байдаг ерөөсө бүтээмжийг бууруулдаг байсан нөгөө сул ажлууд байхгүй болоод эхэлсэн. Ийм орчих гэсэн. Нэг зүгээр сонирхож лавлж асуумаар танах одоо хитийн харилцагчтай энэ юу яг зах зээлийн хэдэн үеийг чийлсэж байгаа нэг тийм үү тэр харилцагчийн хүрээ гэж аав сонирхол бол харилцагчийн хүрээ сонирхол бид нар ч одоо нэг 900 орчим байгууллагын 50,000 орчим хэрэглэгчдэд одоо үйлчлэгээ үзүүлж байна. За яг өдөр тутмын идэвхтэй хэрэглээ нэг 8 орчим гэж явж байна. Одоо ер нь төрийн гэлтгүү, увийн гэлтгүү байгууллагуудаар анзаарах хамгийн их цаг авдаг юм нь одоо нэг газраас юм уу нэгнээс нөгөө хүнд ингээд мэдээлэл дамжихад аюух цаг аваад. Уг нь тэр их яг одоо юу гэдгийг таск менежментийн програм ч ямар нэг байдлаар харчих хэвээр. Миний зүгээр өөрийн төсөөлж байгаа юм одоо яг идеалны гоё ажиллаж байгаа систем бол ингээд тийш ороход ингээд хүмүүс хоорондоо ярихгүй мөртлөө ингээд бүх газар мэдээлэл жигд яваад идэх те. Тэгэхээр яг иймэрхүү ер нь байх боломжтой мэдчих яг ам мэдээлэл бол тодорхой үед хэрэг болох л ах та тий. Боломжтой. Саяны түрүүний хэлээдсэн бид нар нэг юм ажил хэрэг таск менежментийн програм тэр юу гэхээр бүх энэ нөгөө бусад газрууд болж процессыг нэг газар зангидж байгаа хэсгэн дээр болж таарч байгаа байхгүй. Ерөөсөө бид нар байгууллагын нөгөө хүнч хилцэж үнэлэхдээ нэг бол цаг ашиглалт нэг бол нөгөө тэр цагта юу хийснээр нөгөө үнэлдэг юм хоёр систем байгаад байгаа нэг нь болохоор ажил хэрэг нь болчихж байгаа таск менежмент. Тэгэхээр тэн дээр бид нар бүх төлөвлөгөөт ажлууд явж байна. Төлөвлөгөөт бус буюу нөгөө бусад процессуудаас өгж байгаа үүргүүд ирчихэж байгаа учраас бид нар нэг зэг дээрээс нэгдүгürt юуг өгцөн харчиж байгаа. Юу яваад байгааг харчиж байгаа бус дэлгэцүүдтэй тэр чинь нэг юм зөвхөн үүрэг өгöd идэг хэсэг биш мэдээлэл өгдөг хэсгүүд байгаа. Одоо ийм ажил бол одоо манай хэлтс дээр явж байгаа. Энд чинь нөгөө нэг ажлыг чинь хийхэд хэд хэдэн хэлтс зэрэгцэж орох тохиолдол. Тэгэхээр энэ хэсгийг бол бид нэг хийгээ явж байгаа гэдэг би мэдээлэлд өгчдөг тийм хэсгүүдтэй учраас бид нар ямар ч гэсэн одоо энэ манай систем нэвтрээд орцсон газарт бол харьцангуй нөгөө мэдээллийн зөрүүтэй байдал үүсгэн багасцсан. Тэгээд хурд хугацаанд мэдээлэл авчиж байгаа учраас нөгөө бие биенээс давхалтдаж хийх ч юм уу. Дээрээс нөгөө ажил хийдүүлэх нөгөө алга болчдөг дундаас. Эзэнгүү орхигтэй. Тийм юмнууд зөвхөн багасаад буураад ирчихэж байгаа гэж юм. Одоо нөгөө бүтээмж гэдгүүл ерөөхдөө хов хүн гэхээс илүү юм системийн ажиллагаанаас илүү хамаардаг гэдээ ярьдаг. Ялангуяа байгууллагын төвшөнд ярил тээ. Тэгэхээр тийм дунд нөгөө нэг юм тэр мэдээлэл солилцохдоо ямар харилцааны суудыг ашиглах уу гэдэг аягүй сайн бас юм нэг одоо тодорхой болох систем шүү. Одоо үүдийн бид нар чинь бол одоо байгууллагууд бол Viber ашигладаг, Telegram гээд Facebook Messenger-ээр ч гол ажил явуулдаг байгууллагууд байна тий. Мэдээж танай цог систем дотор бол мейлийн харилцааныг шийдсэн тийм мод бол байгаа тий. Тэгэхээр яг одоо үүдийн ямар тохиолдолд хинтэйгээ ямар нөхцөлд ямар харилцааны суугаар ашиглах уу гэдгийг бас яаж тогтооно гэсэн үг.
Ийм юм байна. Одоо нэг нь мэйлээр явуулсан байтал нөгөөх нь фэйсбүүкээр асууцсан байдаг те мэдээл дамжихгүй байгаад идэх тийм тохиол байгаад байна шүү дээ. Бид нар чинь нэг юм чанарын менежментийн тогтолцоо гэдэг 9001 гэл стандарт ярьдаг болсон шүү дээ. 9001 гэдэг стандарт нэг юм баахан боловс сурсан 4 журам байгаа шүү дээ. Одоо тэр дотор юу вэ гэхээр жишээлбэл ийм асуудлаар бол ийшээ хандна, ийм бичиг баримт, ийм анкет бүгэлж хандна, ингэж шийдүүлнэ гэл ингээл заагаад өгч юмнууд байгаа даахгүй. Тэгэхээр тэрийг бид нэр програмдаар тохируулаад өгчдөг гэсэн. Тохиргоо хийждэг. Юу гэхээр бид нэр ерөөсө ганц хийж өгдөг юм юу гэхээр програм дээр хэрэглэгч өөрийнхөө хүссэн тохиргоо хийж болдог уу? Програм хөгжүүлэгч компаниас хамааралтай биш болчихдог. Яг бид нар анх ганцхан эрхэж үүсгэж өгөн тэрний хадагаа өөрсдөө бүх юм удирдах тохируулаад аваа явчихдаг. Энэ чинь нөгөө маш олон салбарын одоо менежмент хийж байгаа компаниудад зориулсан учраас одоо манайхаа чинь нэг хүнтэй газраас хавуулаад 10,000 15,000 хүнтэй газар хүртэл хэрэгжилж байгаа байхгүй. Нөгөө менежментийн хамтлагч. Тэгэхээр чинь тэр болгоны онцлогийг бид нэр тухайлсан програм шийдчихдэг учраас тохиргоо гэдэг зүйлээр оруулаад өгсөн юу гэхээр тэнд өөртөө нийцсэн тохиргоогоо хийгээл явах юм бол нөгөө төрөний хэлээд байгаа. Одоо бид нар жишээлбэл ус цэвэршүүлэгч нэг юм үйлдвэр байлаа гэж бодоход энэ чэнээс 10 литр орсон бол энд нэг 9 литр гарч ирдэг бол энэ хэвээ ажиллаж байгаа процесс 1 литр нь бол одоо нөгөө хаягдл эрсмэрс. Гэтэл энэ 8 литр болоод ирвэл бид нар чинь нөгөө юу болов яав гарц буурчлаа гэдэг үздэгтэй яг адилхан. Энэ чэнээс ямар нэгэн орц хүн энэ өз орсон бол энэ бүтээмж нь адилхан байх хэвээр. Гэтэл энд ямар нэгэн өөрчлөлт энд гараад ирэх юм бол бид нар яаж байгаа вэ? Энэ процессын хаана алдаа гарч ийнө гэдэг л хайдаг тэр боломжийг олгоцсон гэсэн үг байна. Тэр процесс болгон хоорондоо нэгнээс нөгөөрөө ингээд нөгөө үр дүн гаргуутал дамжуулаад явдаг боломжтой болсон учраас удирдлага бол шийдвэр гаргалтанда нөгөө нэлийн дэлгэрэнгүй датаг ашиглах боломжтой ажилтан албан хаагчд бол мэдээлэл нэг цэгээс авах эргээгээд нөгөө нэг цэгт тайлагнах боломжийг олгоцсон. Хяналтын ажилтнууд бол нэг цэгээс өдөр тутмын процессыг юм эсвэл тодорхой хугацаанд давтамжтай хянах ч юм уу боломжтой болцсон юм яваад байгаа. Ер нь зүгээр одоо дарга юм уу эсвэл одоо гүйцэтгэх захирлын хувьд ер нь ажлыг бас яаж хөнгөлж чинь тэр хүн чинь бол ер нь бол ихэнх одоо SEO нарын мөрөөдөл бол ингээл хаач явж исэн ингээд бизнесээ зүгээр нэг тийм дэлгэснээс хараад хэмжиж тийм ер нь төсөлтэй байдаг шүү дээ. Яг тэр талаасаа яаж тусалж ийн хэвээр. Ялангуяа зайнаас ингээд бизнесээ удирдна гэдэг чи одоо энэ аягүй тийм армантик сонсогдоод байгаа шүү дээ. Одоо яг энэ нөгөө нэг зовлон чинь над дарыг адилхан баггүй. За. Би ч бас нэг компани удирдах байгаа. Тэгэхээр би өөрийнхөө системийг ашиглаж байна. Тэгээ би одоо өөрийнхөө системээс яаж одоо харж ийн вэхээр жишээлбэл би хүний нөөцийн мэдээллийг тэнцэнээс авч ин тайлбаруудыг одоо эргэцэн ямар байгаад байгаа. Дээр нь цаг ашиглалтын тайлангаа би хүснээр авч ин гэсэн үед. Дээр нь нөгөө төрөний хэлээд байгаа бүтээмж ингээд миний өгсөн үүрэг даалгаврууд ямар биелэлтэй яваад. Хамгийн чухал нь бид хэд чинь нэг юм хэрэглэгчдэд үйлчлэл үзүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр манай яг хөө CRML гэж ярьдаг. Манай өргөдөл гомдлын систем гэдэг үү. Тэгээ тэрэн дээр бол бид нар тусгай дугаар холбогдоод орж ирж болж байна. Вебээр авчиж болж байна. Эсвэл чатаараа ч юм ингээд бүх өргөдөл гомдол бүртгэдэд явахаар тэнцэнээс одоо би яг хөө хамгийн их ашигладаг хэсгэл одоо ярих гэж байгаа гэсэн. Тэр юу гэхээр хэрэглэгчдээс шинээр ямар хүсэлтүүд ирж байна. Ямар алдаа гараад байна. Ямар зөвлөгөө аваад байна гэдэг ийм үндсэн тайлангууд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүсэлт гэдэг хэсэг бол Apple цаашаа нэмж програм дээрээ юу хийх юм гэдгийг маань заагаад өгч хэрэглэгчдээс ороод ирчихэж байгаа. Хамгийн их орж ирсэн санал нь аль нь? За тэгвэл бид нэг номерт нь төлөвлөгөөнд оруулж хийхээс өөр аргагүй маань яагаад гэвэл алдаа их орж ирвэл бид нар юу гэж байгаа вэхээр манай чанарын тестийн баг юу хахад байгаа юм шүү. Муу ажиллаад байгаа юм шүү. Яагаад гэвэл бүтээгдэхүүн хөгжүүлээд чинь тестлээд оруулж алдаа гараад байна гэдэг бол ямар нэгэн асуудал байна. Чанарын тестийнхнаа сайжруулах хэрэгтэй юм шүү. Эсвэл бидний ашиглаад байгаа арга техникт асуудал байна уу ч тийм ингээд нөгөө явж байгаа процессоо хянах боломжийг олгож байгаа гэсэн. Зөвхөн өргөдөл гомдол. Дараагийнх нь болохоор зөвлөгөө мэдээлэл гэдэг хэсэг гараад ирж байгаа нэг бүлэг. Тэгэхээр зөвлөгөө мэдээлэл биднээс их аваад байна гэдэг юу гэхээр нэгдүгээрт нь програмын гарын авлагыг ойлгомжгүй байгаа юм болов. Эсвэл гарын авлага тусгадаагүй агуулгаар зөвлөгөө мэдээлэл авч ийнэгвэл бид нар гарын авлага баяжуулчихж байгаа. Эсвэл бид нар нэвтрүүлгийн сургалт орчоод нэвтрүүлсний дараагаас тэр байгууллагуудаас их зөвлөгөө мэдээлэл аваад байна гэвэл бид нар сургагч огш маань юу ахгүй байгаа юм биш үү? Юугаа хүргэждэггүй байгаа юм биш үү? Хангалттай хүргэждэхгүй бидний сургалтын арга барил болохгүй, нэвтрүүлгийн арга барил болохгүй ингээд өдөр тутмын энэ гарч байгаа үр дүнгуудээс бид нэр яж 7 хоног болгон нөгөө тайлан аваад сайжруулах процессыг явж гин гэсэн. Тэгэхээр нөгөө түрүүний миний хэлээд байсан энэ 9 литр ус гарч ирэх хэвээр байтал 8 гарч ирээд байна гэдэг чинь ийм учиртай юм ингэж програм болмоос би харах боломжтой болж гин гэсэн байхгүй. Манай дээр жишээлбэл алтан бичиг ирчээд бид нар бол тэрийг нэг юм 3 хоногт ч юм уу шийдэх хэвээр бид нар чинь нэг юм хүнд сурталтай
байхгүй аль болох хурдан хугацаанд шийдэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнт бид нэр албан бичиг гарах гэж 2 өдөр зарцуулахаа болцсон, хоёрхан загтал гардаг болсон юм чинь тэрийг бол өдөрт нь шийдэх ч юм уу. Энэ арга хэмжээнүүд авдаг болохоор бид нар албан бичиг шийдвэрлэлийн дундаж хугацаа гэдэг юм ингээд хараад ирэхээр нэг юм дунджаар 1 өдөр юм уу 2 өдөр юм явчихаар ингээд ирэхээр бид нар юутай болж байгаа хэмжих үзүүл тавьж тавих боломжтой. Юу гэхээр дараа үйлрэл бид нар албан бичиг шийдвэрлэлтийн дундаж хугацааг 1 өдөрт байна. Өргөдөл гомдлынхаа эргэлэгчээс ирж байгаа өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг 2 өдөрт байна. Тэгэхээр би нөгөө бизнесийнхаа бүх зэг процесс болгоны үр дүнгээ хэмжих боломжтой. Тэрийг хараад явах боломжтой. За энэ одоо нөгөө 1 өдөртөө байна уу 2 өдөр болцсон явж байл энийг ч бид нар бууруулах хэрэгтэй гэх нэг юм хаашаа бид нар юу руу явах уу гэдгийг ингээд хугацааны давтамжтай хараад янаад явах боломжтой болсон гэсэн. Тэгээ одоо би зайнаас зүгээр л тон гар хэсэгтэй бол байгаа газараас алтан бичгээ гэрээгээ батлуулаад явж байгаа. Одоо би нэг ноутбуктэй тэгэл тэргээрээ ажиллаа шийдэл ингээд гадуур. Ер нь бол офис дээр нэг удаан суугадах шаардлага байхгүй л гэдэг гэсэн үг тийм. Ер нь бол байхгүй. Бид нар нэг юм 7 хоногт нэг мэдээлэл солилцох хурал хийж байгаа. Тэн дээр бол зайлшгүй байж байгаа. Бус тохиолдолд бол би тэнд заавал байгаад шаардлагагүй тэртээ тэр компьютерээр нэг л систем рүү ороход юу болоод байгаа нь ингээд гараад ирж байгаа. Одоо надтай холбоотой шийдвэрлэх асуудал ч гэдэг. Зөв. Одоо ерөнхийдөө харилцагчдын хувьд ингээд нөгөө систем нэвтрүүлгээс өмнө бэлтгэгдсэн байдал гэдэг айгүй чухал шүү дээ. Тэгээд тэр бэлтгэгдсэн байдал янз янз бүр 70 задгаа яг цаасан дээр яаж яваад байгаач ойлгохгүй газар байна. Тодорхой ер нь за одоо бид нар яг жинхэнэ дижитал захин болох болсон юм а гэдгийг ойлгоцсон ч газар байна. Хэд хэдэн төвшинл байдаг юм шиг үлээ. Тэгээд тэрнээс болоо нөгөө нэг танах шиг газрууд бол за ямар байдлаар нэвтрүүлэх вэ гэдэг сонголтоо хийдэг те. Тэгэхээр асуулт юм байгаад байна. Ер нь нэг зүгээр програм нэвтрүүлэхээс өмнө яг ямар бэлтгэл ажил хангагдсан байх хэвээр, юуг ойлгосон байх хэвээр гэд энэ асуултын би нэг олон л тавьдаг л та. Яг програм нэвтрүүлэхээс өмнө нэгдүгээрт нь нөгөө удирдлагын нөгөө манлайл гэдэг юм их чухал байдаг. Ер нь програм цаашаа яваад удирдлага өөрөө хүсэж ийн үгүй юу гэдэг л хамгийн чухал. Тэрнээс зүгээр нэг юм хүний нөөцийн ажил хийдэг эсвэл бичигэргийн удирддаг хүн хүсэх бол нэг өөр болчиход байгаа. Тэд нар бол яг хэрэгцээ шаардлага мэдж байгаа. Гэтэл эн чинь хамгийн сүүлд энэ програм чинь явж байгаад хэн дээр очиж дуусч байгаа вэ? Удирдлага дээр очиж дуусч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хичнээн мянга сайхан яриад маань нэвтрүүлсэн ч удирдлага зөвшөөрч одоо энийг хэрэгжүүлэхгүй бол явдаггүй. Нэгдүгээрт нь хамгийн чухал хэсэг нь удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Энийг нөгөө нэвтрүүлэгчийн хүсэлтэй. Багсна. Хоёр дахь нь болохоор юу гэхээр нэг юм байгууллагын төрөний хэлсэн юм процесс чинь нэг юм журмлагдсан байх хэрэгтэй шүү дээ. За ингүүл тех ёстой шүү, ингүүл ингэх ёстой шүү гэх ингээд хүн орж ирэнгүүт би энэ байгууллагад ямар дүрм журмөрөнд яаж ажиллах гэдгийг нэг мэдчих боломжтой. Дилинк нь бол тийм байхгүй. Зарим нь бол тодорхой биш. Тэгэхээр бид нар бол энэ дээр нэг юм хоёр янзаар үздэг. Нэг нь бол бид нар зөвлөгөө, тусламж үзүүлээ явчихсан. Ингээ шийдчихвэл танаа дээр болох юм байна яг энэ явж байгаа дээр тэгвэл нэг юм эцсийн зорилго бид нар чинь нэг тодорхой аймаг хянахыг харахыг хүсэж байгаа учраас тэрэнд нь нийцүүлээд процессыг зураад өгчдөг гэсэн зөвлөд. Нөгөөх нь бол процесс бол байгаа. Гэхдээ тэр процессаас гарч байгаа үр дүн нөгөө удирдлагуудын хүлээгээд байгаа үр дүнтэй нийцдэг юм тавьсан байж байгаа. Тэгэхээр тэрийг процессыг өөрчлөх гэдэг асуудал явдаг байхгүй. Тэгэхээр түрүүний нөгөө нэг стандарт гэж ярьсан руу эргэж орох гээд байгаа. Стандарт гэдэг чинь өөрөө процесс яаж явах вэ? Нарийн зааж өгсөн дүрм журм учраас одоо энэ систем нэвтрүүлнэ гэдэг бол байгууллага өөрөө ер нь стандарт руу нэлээд төгссөн процесстэй болсон байхыг шаарддаг гэсэн. Орчиж байгаа гэсэн. Тэрэн дээр нь бид нэр стандарттай газруудад бол тохиргоо хийгээд өгөөд явчихж байгаа. Стандартгүй газрууд бол зөвлөгөө тусламж үзүүлээд явчихж байгаа гэсэн. Ер нь яг дунджаараа хэр хугацаа зарцуулдаг мэдээж систем нэвтрүүлээд лиценз шилжүүлээд сургалтаар бэхжүүлэн тээ. За тэгжээ дахиад эргээд нэг эргэж тойрох ажиллагаар нь яг нийтийн явагдгийг тэр системийг төлөвшөөд нэг гайгүй процессыг нэг хэсэг болоод тэр чинь сүүлдээ байгууллагын соёл болоод явдаг штэ тий. Ер нь энэ хооронд хэр хугацаа шаарддаг гэж байна. Яг түрүүний хэлсэн нөхцлүүд бүрдсэн тохиолдолд бид нар юу гэхээр сургалт бол нэг юм ажлын 5 хоногт явж байгаа. Эхний өдөр одоо админийн сургалт яваад хоёр дахь өдөр админ нөгөө эрхээ олгох тохиргоогоо эзэмл дараагийн шатны нөгөө дид пара модулуудын админуудын сургалт яваад тэгээд бүх ажлын сургалт гэдэг явахаар ажлын 5 өдөр шаарддаг. Хоорондоо нэг өдрийн зайтай. Нөгөө юм чинь энэ тохиргоогоо ээж ирэх болгоо нэг юм практик маягаар явж байгаа гэсэн. За ингээд явсны дараа юу гэхээр хамгийн ихний үр дүнгууд хийж байгаа дүүр сарын дараагаас гарч ирдэг. Одоо бид нарт нэг юм сарын дараа нэг тайлан гаргаж яг жинкнээсээ бидний нөгөө хэрэгтэй юмнууд гарч ирж байгаа үгүй юу үзэх гэж байгаа байхгүй. Тэгээд үзээд ирэхээр сарын дараагаас бид нар нэмж одоо нөгөө сургалт авах хэрэгтэй юу? Эсвэл зарим тодорхой програмуудын нөгөө юу гитвчүүлэх хэрэгтэй юу гэдэг шийдлүүд гараад ирж байна. За ингээд дахиж нэг сургалт юм уу дадлага яваад ирцсэний дараагаас бид нар нэг хагас жил
болоод ирэхэд ер нь бол програм нутагч бүрэн нутагшаад эхэлсэн. Бичдэг. Яг ингээд нөгөө хамтын ажиллагаатай. Энд чинь нөгөө зөвхөн програм нэвтрүүлэгч талаас биш. Нэвтрүүлгийг бүсэж байгаа талын бас оролцооноос их хамаардаг. Тэр нэг дунджаар 6 сарын хугацаанд бол зөндөө жигдэрч нөгөө бүр нутагшиж эхэлж байгаа. Сая оны төгсгөлд Forbes нэг юм сонирхолтой материал гаргасан байсан юу гэхээр тэнд ийм 25 онд бизнес тим 5 үндсэн тренд гарна. Тэрний нэг нь бол одоо нөгөө AI тэгээд автоматж болт гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг intelligence enterprise гэх тийм ойлголт гарсан юм лээ. Тэрний үг гэхээр одоо AI зүгээр нэг юм функцийн нэг хэсэг ажил өмчсөн хэрэгсэл байх байлаа бүр юм стратегийн төвшөнд нь орж ирнэ. Тэрний үг гэхээр юу гэдгийг хүний оролцоо үгээр ингээд шийдвэр гаргалтууд явна. Хүний оролцоо үгээр тэр зах зээлийн дүн шинжилгээ хийн ч гэдэг юм уу те ингээд бүр амар л болох юм бэ л дээ. Тэгэхээр одоо энэ технологийн бас юм нэг шинэ том давлгаануудыг танаа бас өөрсдийнхөө бизнест бас яаж шингээх төлөвлөгөө байна. Ер нь Ubisoft цаашдаа бас энэ үйлчлэгнүүдийг яаж хөгжүүлж тэлэх бодолтой байна гэдэг дээр ярил. Түрүүний AI гэд бид нэр одоо ингээд нэг яриа тренд болоод байгаа хэсэг. Тэгээ AI гэдэг чинь одоо нэг юм биднээс илүү богино хугацаанд хурдан суралцсан нэг юм модель л байгаа та бүх датан дээр. Тэр хэрвээ бид нэр байгууллагын талаар одоо магадгүй цаашдаа AI ашиглаа шийдвэр гаргана гэд ярих гэж штэ. Тэгэхээр бид нар хангалттай дата байх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэр датаг үүсгэж байгаа нь юу гэхээр үндсэн суурь нь одоо энэ бидний нийлүүлээд байгаа систем байгууллагын дотоод удирдлагад ашиглагдж байгаа систем бүх зэг дээр хурцчиж ажиллаад байгаа системээс маш их дата цугларч байгаа. Энэ нэг 5 жил явцсны дараагаас бол магадгүй би Ubisoft компани дээр одоо гарч байгаа цаашдаа бид ямар стратеги баримтлах уу гэдэг нэг AI-тайгаа ярилцлага гаргаж ирэх харьцангуй сайн материал гаргаж байгаа. Ерөнхийд нь ярьж байгаатай холбоотой бид нэр одоо AI дээр энэ жилийн хувьд бол бид нэр блокчейн AI гэдэг нэг юм хоёр юмыг нэвтрүүлээ. За эхнийх нь бол бид нэр нөгөө хэрэглэгчтэй харилцах үйлчлэгэн дээр AI нэвтрүүлж байгаа. EVA гэдэг та бүхэн сонсч байсан баг та. EVA бид нэр одоо нэвтрүүлж байгаа юу гэхээр яг манай үндсэн системээр суралцаад хэрэглэгчдэд тэр нөгөө хүнээс ялгаатай нь юу гэхээр ингээд тодорхой нөхцлүүдээс хамааралтай ялгаатай хариулт өгөхгүй. Яг л ижлэгэн тогтцсон нөгөө юм ойлгомжтой хариултууд өгөх боломжийг олгоно гэж сургацсан одоо бидний ашиглалтанд оруулаад явчих. Дараа нь бид нар энэ нөгөө өөрсдийнхөө програмуудаас зарим хэсгийг нөгөө блокчейн технологи руу оруулах ажлыг одоо хамтын ажиллагаа эхлээд судалгаа явуулж хагасчлалаас хойш үндсэн хөгжүүлэлт нь явахаар нэг ийм зорилготой явж байгаа. За яг AI-г бол дараагийн түвшинд бид нар энэ нөгөө алтан бичиг боловсруулалт, тушаал, гэрээ боловсруулалт дээр чинь нөгөө хиймэл оюухан дээр хуулиар суралцсан. Жишээлбэл хүний нөөцийн тушаал харахад нэг тодорхой үндслүүд байх хэвээр. Эднийг нөгөө хүн ярилцаад шууд одоо хийлгэж боломжтой. Би жишээлбэл Ubisoft компаниар хүсэлт гаргах тухай алтан бичиг төлөвлөлтөө гэвэл бидний нөгөө хуучин алтан бичгийн сан дээр суралцаад за ийм байдлаар төлөвлөж болох юм. Арай урт байна нэг юм энэ агуулга хатглаад арай богино төлөвлөлт өгч тийм. Нэг ийм хэмжээнд явах хэмжээний юм бол одоо явж хөгжүүлэлт. Ямар ч гэсэн энэ жилийн хувьд бол бид нар ингэж тодорхойлцоод за тэгээд эдгээрийн үр дүнгээс хамаарат дараагийн жилүүдэд бид нар энэ нөгөө хагасчлаар гарах судалгааны үр дүндэр үндэслээд ямар одоо технологиг яаж шингээж цааш нь авч явах уу гэдгээ бас дахиад апдейт хийх явах. Ер нь зүгээр яг мэрэгчлэтний хувьд сонирхож асуумаар байна. Одоо AI бол ингээд одоо Монголын компаниуд ер нь яг AI ашиглах бэлэн байна уу гэж асуух гэдэг л. Ягаад тэгэхээр их тохиолдолд ингээд олон тохиолдолд ингээд нөгөө дата маань өөрөө эмх зэгцгүүтэй ашиглахад хүндрэлтэй байдаг тийм нөхцөл байгаад шүү дээ. Ер нь Монголын байгууллагууд хувийн чилтгүү, төрийн чилтгүү одоо бас сайхан засгийн газар чинь нөгөө нэг AI стратеги энтергээл ярилцаал 1000 гаруй цуглуулаад ярилцаад ах шиг шүү дээ. Тэгэхээр бид нар хэр бэлэн байна гэдэг дээр та зүрх өгж боддог вэ? Юуны хувьд яг бид нар чинь одоо нэг их хөгжил гэдэг тэр маш олон салбарт маш олон дата төрийн хувьд бол цуглалцсан. Тэгэхээр тэрийг мэдээж одоо нөгөө стратеги ярьж байгаагийн хувьд суурийг бэлтчихэд одоо яриад явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэр тал дээр бол харьцангуй гайгүй баг. За юунуудын хувьд одоо хувийн секторын компани хувьд бид нэр жишээлбэл AI-г зөвхөн өөрийнхөө компани дээр одоо ашиглая гэвэл бид нэр өөрсдийн датан дээр биш зүгээр нийтлэг датан дээр суралцсан AI-уудыг хэвчлэн ашиглаж байгаа баг. Яг одоогийн нөхцөлд. Ягаад тэгэхээр манай өөрийн байгууллагын нөгөө дата тэрс нөгөө бизнесийн байгууллагууд учраас тийм нээлттэй биш. За бэлэн хэсгийг нь бол сайн мэдгүй байна. Мэдээж том групп компаниуд бол бэлтгэсэн
байгаа бах. Тэр маш олон жилийн датагаа цуглуулсан үйл ажиллагаанд юу болж исэн, яаж исэн юмнууд нь байгаа учраас тэнцэнээс нь суралцаад явах. Нийтлэг бид нэр одоо ашиглах нь юу гэхээр илүү нөгөө хүний бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлтэй. Тэрнээс яг байгууллагын процесстэй холбоотой нь бол нэг айхтар бол байхгүй баг. Хүний бүтээмжийг хувь хүний бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлтэй AI бүтээгдэхүүнүүдийг бол нэлээд ашиглаад явж байгаа шүү. Одоо бид нэр жишээлбэл хуучин Google-ээс өөрсдөө хайгаал ингээл нэгтгэл хардаг гэсэн бол тэрийг ChatGPT-гээс хараад явцдаг. Одоо хэрэглэгчийн гарын авлагыг бэлтгэж жишээлбэл бид нар ингээл скриншотыг айл видео хийгээд гэсэн. Одоо нэг нэг химэл оюу ухаантай юугаар хийгээл гаргаад ирдэг болсон PPT-г бид нэр одоо презентацийн танилцуулга бэлтгэл агуулга хөдөлтөнд ингээ бэлтгэдэг гараад ирдэг. Болсон ийм маягаар бол нэлээд өргөн ашиглагдсан. Энэ нь бол одоо бидний нийтлэг ашиглаж байгаа хэрэглээ байх тах. Тэгэхээр цаашдаа яг байгууллагууд дотоодынхоо тэр нөгөө шийдвэр гаргалтуудад юмнуудад оруулахд бол шаттайгаар ороод явжлах нөгөө датаныхаа бэлэн байдлаас хамаарат. Зөв бас тэгээ системууд нь өөрсдөө энэ төрөлжөөд мэрэгшээд явах нь шүү дээ. Тийм системууд нь. За баярлалаа. Тэгэхээр подкастын дугаарыг бас энэ одоо дуусгах төгсөж дээ. Тэгээд ер нь хамгийн сүүлд асуухад яг Ubisoft-тэй бас ер нь яг яаж хамтарч ажиллах суугууд вэ? Тэгээд ер нь ямар компаниуд илүү та нартай бас хамтарч хандвал илүү тохиомжтой гэдэг дээр жоохон мэдээлэл өгөхгүй. Ийм л хүмүүсийг бид нартай нөгөө нэг илүү хамтарч ажиллах сонирхолтой байх болов гэж байна. Юу гэхээр нэгдүгürt нь энэ байгууллага дотор ер нь юу болоод байгаа. Юу нь болохгүй байгаа гэдгийг харах. Өдөр тутмын нөгөө ажилтан албан хаагчдын хамтанд оролцогч багийнхан гишүүдийн нөгөө юу болоод байгаа талаар мэдээлэл авдаг. Заавал нэг юм уулзаад аваад байдаггүй. Тэгээд хид хидэн бизнесийг зэрэг явуулдаг. Тэгсэн мөртлөө өдөр тутам тэрийг богино хугацаанд нөгөө юу болоод байгааг мэдчих сонирхолтой ийм хүмүүс. Дээрэс нь тэр нөгөө компани илүү стандартчлагдсан гэх юм уу та нөгөө процесс нь тогтцсон. Газруудад илүү хамтарч ажиллавал илүү үр дүнтэй байх. Зарим нөгөө процессыг тогтоох гэж байгаа. Бас энэ чинь нэг юм одоо бизнесээ хөгжиж эхлээд бид нарт нэг юм тодорхойгүй процесстэй ингээд эмэг замбраагүй явж ирсэн багаар цэгцлээд явж байгаад энэ чинь нэг тодорхой төвшөнд хүрээд хөгжлийн тодорхой төвшөнд хүрээд ирэхэд дараагийн шатруугаар ингээд тогтцсон системтэй болцсон. Эннээс нөгөө гажихгүйгээр яг энэ үр дүнгээ гаргаад явна гэх юм руу орчихоор бид нар нөгөө стандартанд нэвтрүүлсэн гэж яриад. Тэгээ стандарт мэдээ цааш өөрчлөгдөж байна. Тэгээ энэ үед бол илүү нөгөө програм илүү төгс хэрэглэгдэж ирж байна гэх юм уу. Тэр том одоо систем процессо нөгөө нэг цэгээс сэнах боломжийг олгож эхэлж байгаа гэж хараад байна. Тэгэхээр энэ чиглэлээр бид нар илүү хамтарч ажиллавал үр дүнтэй. За баярлалаа. За тэгээд бизнесмен подкастынхаа энэ удаагийн дугаарыг ингээд өндөрлөе. Үзэг сонсогч та бүхэн бизнесмен подкастын YouTube сувгийг дагаарай, комент, лайк, шеэрээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. За ингээд манай дугаарт Ubisoft компаниг үсэх захирал даваад ирж оролцлоо. Ингээд та нарын ажилдаа амжилт хүсье. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Сонсогчдод ч гэсэн бас за баярлалаа. Одоо техник технологиг одоо өдөр тутмынхаа амьдралд нэвтрүүлээд бүтээмжээ нэмэгдүүлж гэрүүлдэ зарцуулах цагаа илүү их байлгаарай. Бүтээмж гэдэг чи одоо ер нь тэгээд бизнес одоо миний ч гэсэн одоо бүх юмдаа хэрэглэдэг баг юм майны үг шиг үг болчиход байна шүү дээ. За баярлалаа. За баярлалаа.